Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд биед маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. Өнөөдрийн дугаар бүр маш галзуу хэрэг байгаа. За, спойлд болохгүй байлгах үүднээс комент хэсгийг би бол хаасан. За, ингээд шууд хэдүүлээ гол хэрэг рүү орцгоё. 2008 оны 10 сарын 13-ны шөнө Тайваны Шин Тайпей хотын 61-р хурдны замын хажууд 43 настай Хуа Сай Хуй гэдэг эмэгтэй машина замаас гаргаад зогсоодсон байсан. За, цаашид бол Хуа гэд нэрээр нь шууд яриад явжээ. За, Хуа болохоор жолоочийн талын цонхоо доошлуулад дараа нь машина унтраасан. За, энэ эмэгтэйд ганцаараа байх мөчүүд бараг л олддоггүй байсан. Яагаад гэхээр тэр бол 3 хүүхэдтэй. Тэгэхээр намгүй морчинд юу ч юм бодоод сууж исэн. За, хэсэг байжгаад машины гол хэсэгтээсэн нэг бичгтэй цаасыг аваад нөгөөхөө жижиг хэсэг болгож ураад цонхоор гадагшаага шидсэн. Салхи Хуараа үлээгээд за урсан цаасны зарим хэсгүүд бол машин руу буцаж хийсж ороод жолоочийн хаалганы дотор хэсгийн тасалгаанд нь ороод үлдсэн. Хэсэг хугацааны дараа бол шөнийн 3 цаг орчим нэг эргүүл хийдэг албаны нэг ажилтан 61-р хурдны зам дагуу ээлжид эргүүлээ хийж явж байгаад гүүрэн гарцсан доогуур өнгөрч гудамжны гэрэл баг тустай хэсэг рүү яваад очив. Харанхуй бараан орчинд замаас гаргаад зогсоодсон нэг саарл өнгийн суудлын машин тэнд байгааг бол олж харсан юм байна. За, тэгээ нөгөөх чинь ямар учиртай машин ингээд замаас гаргаад зогсоодсон байдаг үлээ гэж бодоод машинаа ардан зогсоогоод шалгахаар буусан. Нөгөө саарл машин гэрэл нь бол унтраастай. За, машин нь бас унтарсан байдалтай байхаар нь эзэн нь машинаа орхиод явчихжээ гэж бодоод ойртоод очисон чинь жолоочийн талын цонхон онгорхой. Тэгээд жолоочийн суудал дээр нэг эмэгтэй хүн байна гэдгийг ямартаа ч ойлгосон. За, тэгээ нөгөөх чинь гарч идэнгээ гаргаж ирээд тэр эмэгтэйг сэрэй гэж бодоод машин дотор руу тусгасан даруйда гинэт цочсон байгаа. Тэр эмэгтэй бол унтчихсан биш, харин толгой цээж хэсэг нь бүхэлдээ цуснд будагдсан байдалтай харагдсан. За, ингээд энэ явдлаас хэдхэн минутын дараа гэхэд Гуо Хуйвэн гэдэг мөрдөгч бол бусад албан хаагчдаа дагуулад бас түргэн тусламж дуудаж хэргийн газар руу явж очисон. За, эмнэлгийн яаралтай тусламжийнхаа үзлэг хийсний дараа машин дэсэн эмэгтэй болол хэдийнэ нас барсан гэдгийг бол тодтогч хэлсэн юм байна. Тухайн эмэгтэйн зүүн чихнийхэн доод хэсэгт жижиг дугуй хэлбэрийн шарах байгааг нь хараад хууль сахиулагчид тэрийг нь шууд л бууны шарах гэдгийг нь ойлгосон. За, Гуо бол тэр даруй албан хаагчдаа хэргийн газрыг хамгаалалтанд үүрэг өгөөд хамгаалах бүс тогтоосны дараа бол мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн. Гуогийн хамгийн түрүүн хийсэн зүйл нь болохоор тухайн эмэгтэйн цогцыг илүү нарийн ажиглах тийм ажил байсан. Ойролцоох газарт нь нэг ширхэг сумны хонгой байгааг олсон. Бас машины дотор тийм гялалтсан металл хилтерхий шиг юм зэсэн өнгөтэй тийм хэсгүүд байсан нь сумны хилтерхий гэж харагдчихсан. Гэхдээ буу бол тухайн газар байгаагүй. Тэгэхээр амиа хорлсон гэж дүгнэх бол хэцүү. Хүн амны хэрэг гэж ихний таамаг орж иржсэн ч гэсэн бүх зүйл нэг л тийм хавцалтаагүй юм шиг байдалтай байсан. Нэгдүгээрт болохоор машины дугуйных нь ар хэсгээр тормозны мөр ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ эмэгтэй машиныг яарч сандарч биш, зүгээр л ингээд замын хажууд зогсоосон байдалтай байсан. Өөр ямар нэг машинд шахагдаад ч юм уу эсвэл хүчээр ингээд замаас гаргасан тийм шинж тэмдэг бол огт байгаагүй. Хоёрдугаарт гэх юм бол жолоочийн талын цонхон бүтэн онгойцсон байсан. Тэгэхээр энэ эмэгтэй угаасаа цонхоо тэр чигт нь онгойлгоцсон явж исэн. Эсвэл замын хажууд зогсох үеэрээ эсвэл зогсохынхоо өмнөхөн өөрөө цонхоо доошлуулсан гэсэн үг. За, 3-дугаарт болохоор буудуулахаасаа өмнө энэ эмэгтэй ямар нэг байдлаар тэмцэлцсэн ч гэх юм уу эсвэл айж сандарсан гэх ямар ч тийм уулмөр бараг байгаагүй. Тэр байтугай утсаа ч гарнаасаа унгаагаагүй, суудлын бүсээ ч гэсэн тайлаагүй байсан. Ерөнхийд нь харахад энэ эмэгтэй бол сүүлчийн мөчүүдтэй маш тийм тайван байсан юм шиг харагдчихсан. Аюул ирэх үеэр хүн бол ер нь ингээд ямар нэг инстинкт дээрээ өөрөө ч мэдлгүй үйлдэл үзүүлдэг шүү дээ. Энэ эмэгтэйд бол тийм зүйл ерөөсөө ажиглагдаагүй. Өөрийг нь хин нэгэн алах гэж гин гэдгийг огт мдээгүй байжгаад амьсгал хураасан юм шиг харагдчихсан.
За тэгэхээр Гуо юу гэж бодсон бэ гэхээр энэ эмэгтэйг буутсан хүн магадгүй танихгүй хэн нэгэн биш, харин өөрийнх нь маш сайн мэддэг, тийм итгэдэг хүн нь байх өндөр магадaltaй гэж таамаглаж байсан. Тийм болохоор тухайн үедээ Гуо эхлээд бол энэ эмэгтэйг хэн болохыг нь олж тогтоогоод дараа нь түүнтэй хамгийн ойр байсан хүмүүсийг шалгах хэрэгтэй гэж үзсэн юм. Тэр бол машины улсын дугаарыг тэмдэглэж аваад эзэмшигчийг нь олж тогтоохын тулд мэдээллийн санд оруулах га байжсэн чинь өөр нэг цагдаа хурж ирээд за машин дотроос нь хачирхалтай зүйл олсон талаараа хэлсэн юм байна. За тухайн олсон зүйл хэрэгтэй холбоотой эсхийг мэдэхгүй байсан ч гэсэн жолоочийн хаалганы дотор тасалгаанаас нь 4 жижиг цаасны тийм өөдөс олдсон гэдгийг бол дуулгасан. За тухайн тасарсан цаасан дээр нь гараар бичсэн бичиг, үсэг, за эсвэл тоо гэх мэт зүйлүүд харагдчихсан. За тэрэн дээр нь болохоор 65 даляо да гэсэн тийм үсэг тоонууд байсан. За энэ урагдсан цаасан дээрх өгнүүд ямар ч утгыг илэрхийлэхгүй байсан. Зүгээр л ингээд ханд бас тоонууд байсан гэсэн үг. Утгыг нь ойлгохын тулд урагдсан цаасны бусад хэсгүүдийг олж иж ингээд бүтнээр нь харах шаардлагатай тийм байсан гэсэн үг. За цагдаа нар бол тухайн 4 тасархайг янз бүрээр эвлүүлж тавьж үтсэн боловч юу ч ойлгож чадаагүй. Тэгээд Гуо бол тухайн цааснуудыг зүгээр л хог байх магадaltaй гэж бодоод өнгөрсөн. Гэхдээ болгоомжтой хандах үүднээс тэр дөрвийг бол нотлох баримт болгож битүүмжлээд хадгал гэдгийг бусаддаа үүрэг болгосон. Энэ явдлаас хэдэн цагийн дараа гэхэд Гуо бас нэг албан хаагчтайгаа хамт нөгөө саарл машин олцсон газраас 65 км-ийн зайд байдаг Шин Тайпей хотын нэг маш том орон сууцны хороололд явж очисон. За тэгээд тэр хоёр болохоор нэг байрны үүдэнд очиод хаалгыг нь тогшсон. Тэгсэн чинь дунд эргэм насны нэг эрэгтэй хаалгыг тайлсан. Цагдаа үүдэнд нь ирснийг хараад тухайн эрэгтэй нэлээд тийм гайхсан шинжтэй байсан. За тэгээд таныг Шү Би Чон гэдгүү гэд асуусан чинь тэр эрэгтэй толгой дохоод тийм ээ мөн байна гэж хариулсан. За энэ үед Гуо болон түүний хамтрагч нь аллагын хохирогч хэн гэдгийг аль хэдийнэ тогтоочихсон байсан. За тэр нь болохоор 43 настай Хуа Сайхуй гэдэг эмэгтэй байсан. Хуагийн харилцаа холбоо ойр дотных нь хүмүүсийг шалгаж эхлэх үеэр тэд нар бол нэг зүйлийг олж мэдсэн байсан. За Хуа болохоор энэ байранд 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Тэгээ хаалга нэсээ эрэхтэй ч гэсэн энэ байранд амьдардаг. Тэгэд энэ эрэхтэй болохоор түүний экс нөхөр Шү Би Чон гэдэг нэртэй залуу байсан. Хэдийгээр энэ хоёр хүн 5 жилийн өмнө албан ёсоор салсан ч гэсэн хүүхдүүдээ хамт өсгөхийн тулд нэг гэрт буцаад амьдрахаар шийдсэн юм байна. За тэгэхээр Хуагийн экс нөхөр энэ Шү гэд залуу бол энэ хэргийн хамгийн ихний анхаарал татах сэжигтэй хүмүүсийн нэг бол яахаргүй мөн байсан. За тийм болохоор Гуо яриагаа маш тийм болгоомжтой эхлүүлэхээ бол мэдчихсэн. За тэр эхлээд бол өөрийгөө бас хамтрагчаа түүнд танилцуулаад та ойрд хуучин их нэртэйгээ ярьсан уу гэж асуусан маа. Тэгсэн чинь өчигдөр орой хамгийн сүүлд ярьсан. Тэрнээс хойш холбогдоогүй гэж хэлсэн маа. Гэхдээ хамгийн сүүлд холбогдож ярих үед бол жоохон сонирн байсан гэж нэмж хэлээд өчигдөр орой 20 цаг 45 минутын үед Хуа хотын нөгөө захад байдаг нэг ломбардны эзэнтэй уулзахаар гэрээсээ гарсан гэдгийг хэлээд за тухайн ломбардны эзэнд Хуа нэлээд их хэмжээний өртөө байсан. Өөрөө яаж төлөх талаар ярилцсан гэж төлөвлөөд тэгээд явсан. Оройны 21 цаг 30 минутын үед нөгөө хүнтэйгээ уулзахаар явж явах үеэрээ над руу Хуа залгасан гэж тэр хэлсэн. Тэгээ ярих үеэрээ болохоор би 61-р хурдны зам дээр явж гин нэг машин намайг дагаад байх шиг байна гэхээр нь наад хүн чинь зүгээр л ингээд чамтай ижил чиглэлд явж байгаа хүн байхаа санаа зовох ерөөсө хэрэггүй гэж хэлсэн. Хуа ч гэсэн тухайн яриатай санал нийлээд тэгээд удалгүй уцаа тасалсан гэж ярьсан. Шүүгийн хэлснээр бол хэсэг хугацааны дараа Хуа руу буцаагаад нөгөө залгасан чинь уцаа ерөөсөө аваагүй. Тэгэхээр нь дараалалж хэд хэдэн удаа залгасан ч гэсэн огт утсаа авахгүй болоод холбоо тасарсан гэж ярьсан. Тэрнээс хойш экс эхнэрт нь юу тохиолдсон гэдгийг огт мэдэхгүй, уулзалт нь яаж үргэлжилсэн, хаашаа явсан, хаана байгаа талаар нь түүнд бол ямар ч тийм мэдээлэл ингээд байгаагүй. Ийм зүйл сонссон Гуогийн хувьд бүх зүйл шал утгагүй юм шиг санагдчихсэн. Шүүгийн яриагаар бол Хуа шүн орой ганцаараа ингээд явж явах үеэр өөр нэг машин араас нь дагж исэн гэж хэлсэн. Өөр зээлийн асуудлаар ломбардны эзэнтэй уулзахаар явж исэн. Дараа нь гэнэт
бид утсаа авахаа болцсон. Хэрвээ үнэхээр нөхцөл байдал тийм байдалтай байсан бол яагаад шүү одоо цагдаад ч мэдэгдээгүй, за эсвэл өөрөө араас нь одоо хайхаар гараагүй зүгээр л хэд хэдэн удаа залгаснаа утсаа авахгүй болохоор нь тэгэл тоохгүй орхисон юм шиг санагдчихсан. За экс эхнэр байлаа ч гэсэн ядаж ингээд 3 хүүхдийг нь бас ээж хүн тэгсэн чинь шүү бараг л ингээд тэгэл одоо гайгүй байлгуудэ гэж бодоод өнгөрцөн юм шиг тийм байдалтай харагдчихсан. За тэгээд дараа нь болохоор урд шөнийн болж өнгөрсөн үйл явдлыг тайлбарлаж ярих үеэрээ шүүгийн одоо царайны хувирлыг бол нөгөө гоо гэд мөрдөгч маш анхааралтай ажиглаад харж байсан. За тэгээд болсон явдлыг сонссон шүүгийн нүдэн томроод бүх биеийг одоо салгалж эхэлсэн. Гогийн одоо харснаар бол энэ нь үнэхээр одоо цочирдсан хүний хариу үйлдэл шиг харагдчихсан. Сонсож байгаа зүйлдээ итгэж чадахгүй, шоконд орсон байдалтай байсан. За энэ нь үнэхээр чин сэтгэлээсээ гаргаж байгаа хариу үйлдэл үү, эсвэл жүжиглэлт үү гэдгийг Го харамсалтай нь бүрэн ойлгож чадаагүй. Гэхдээ ямар ч байсан дараагийн алхам нь бол тодорхой байсан. Тэр бол шүүгийн ярьсан болгоныг нэг бүрчлэн шалгаж хаа нэг хэсэгт нь одоо сэмхий сэжүүр байгаа эсхийг олох ёстой гэж үзсэн. Ингээд шүүтэй ярилцсны дараа Го хамтрагчтайгаа хамт тэдний амьдардаг хотхоныг хариуцдаг контороос нь хяналтын камерын бичлэгийг гаргаж өгөхийг бол хүссэн юм байна. За ухаан үнэхээр шүүгийн одоо хэлсэн цагт байрнаасаа гарсан эсхийг нь шалгахыг хүсэжсэн. Хотхны ажилтан орон сууцны лифтний камерын бичлэгийг гаргаж өгсөн. За тэгсэн чинь бичлэг дээр Хуа үнэхээр одоо 20 цаг 45 минутын үеэр байрнаасаа гарсан гэдгийг нь баталсан. Гэхдээ тухайн бичлэг дээр Гогийн анхаарлыг татсан өөр нэг зүйл байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр Хуа болохоор Ламбардны эзэнтэй уулзахаар явах үеэрээ лифтээр доошоо бууж исэн ч гэсэн ямар шалтгаантайг нь бол мэдэхгүй. За тэр экс нөхөртөөгөө болохоор хамт лифтэнд ороод буусан байгаа. Тэгээ бууж авах үеэр шүү болохоор Хуаг 8 секундын турш уруул дээр нь үнсэжсэн. Тэгээ лифт зогсож хаалга нээгдэх хүртэл түүнийг тэрсэн хിവэр байсан. Зүгээр энгийн хүний нүдээр бол бие биедээ хайртай хосуудын одоо энгийн нэг тийм халуун дулаан мөч юм шиг харагдахаар байсан. Гэхдээ эхнэр нь нас барсан тохиолдолд энэ байдал өөрөөр ойлгогдох нь ойлгомжтой. За нэгдүгээрт болохоор Шүү Хуа хоёр бол салсан хүмүүс байсан. Гогийн ойлгосноор энэ хоёр аль хэдийнэ романтик харилцаатай байхаа болсон хүмүүс. Хоёрдугаарт гэх юм бол одоо Тайваны соёлд олон нийтийн газар ингэж нялуурч одоо бие биеэ үнсэх нь хориотой зүйлд тооцогддог. За соёлд нь хориотой гэж ярьсан шүү. Хуулинд нь бол хориотой энэ төр биш. За ялангуяа дунд иргэм насны хосууд олон нийтийн газар үнсэлцэж тэврэлдэж одоо явах нь одоо баг байдаггүй юм зүйл юм байна. Гэртэл ерөнхийдөө тийм үйлдэл гаргадаг болохоор хачирхалтай санагдсан гэсэн. Тэгэхээр Гогийн бодлоор бол экс эхнэрт нь ямар нэг муу зүйл тохиолдож байгаа гэдгийг Шүү урдчлаад мэдчихсэн болохоор лифтэн дотор тийм үйлдэл гаргасан байхаа гэж бодоход хүрсэн юм байна. Шүүгийн яриаг цааш нь шалгах тусмаа илүү олон асуудлууд гарч ирсэн. За мөрдөгчд бол Хуагийн нөгөө Ламбардны эзэнд маш их хэмжээний өртөө байсан гэдгийг нь бол мэдэж авсан. За тэгчээд тэр хүнтэй уулзаад ярилцсан чинь өөр нэг зүйл ил болсон. Тухайн хүн болохоор Хуаг нас барсан орой түүнтэй уулзахаар огт төлөвлөөгүй гэдгийг хэлээд экс нөхрийнх нь яг юу яриад байгааг огт ойлгохгүй байна гэж ярьсан. Тэгэхээр нөхөр нь нэг л тийм одоо барин тавин худлаа яриад байгаа юм шиг санагдаж эхэлсэн. За удалгүй бол цагдаа нар Хуагийн цогцос олдсон 61-р хурдны замын хяналтын камерын бичлэгүүдийг авч чадсан. Гэхдээ камернууд яг аллах болсон тэр хэсэгт юусоо байдаггүй байсан ч гэсэн мөрдөгчд оройны 21 цаг 30 минутын үед Хуа хурдны замаар явж байгаа бичлэгийг олсон юм билээ. Яг тэр үеэр одоо Хуа нөхөрлөөгөө залгаад араас нэг машин дагаад байна гэж хэлжсэн үе нь байсан. Гэхдээ бичлэгдэр болохоор Хуагийн араас дагаж явж байгаа ямар ч машин харагдаагүй. Ямар нэг шалтгаанаар Хуа худлаа ярьсан байх ч магадлалтай. Харин Гогийн бодлогоор эхнэрийг нэг машин дагж гин гэж Шүү худлаа зохиож ярьсан байхаа гэж үзсэн. Энэ бүх мэдээллийг олж авсныхаа дараа Шүүгийн амьдардаг орон сууцны хорооллын бүх хяналтын камерын бичлэгийг дахиад нягтлж үзэхээр болсон. За бас тэд Шүүгийн гар утасны GPS байршлын бүртгэлийг шалгах зөвшөөрөл аваад аллах болсон шөнө түүний хаагур явсан гэдгийг мөрдөхөр болсон. Гэхдээ олж мэдсэн зүйл нь нөхцөл байдлыг улам бүр төвөгтэй болгосон. За яасан бэ гэхээр хяналтын камерын бичлэг болон
Шүүгийн гар утасны байршлын мэдээллээс харахад бол тэр алга болсон шөнө яа харахгүй гэртээ байсан байж таарсан. Өөрөөр хэлэх юм бол хувааг бууцсан хүн шүү байх ямар ч боломжгүй гэсэн үг. Гэхдээ энэ нь бол гим зэмгүй гэсэн үг биш. Өөр хүн хөлслөөд аллагыг хийлгсэн байх ч гэсэн магадлалтай тухай гоо бодож эхэлсэн. Гэхдээ түүнд баттай нотлохоо байгаагүй ч гэсэн шүү бол ямар нэг байдлаар энэ хэрэгтэй холбоотой гэсэн мэдрэмжтэй хэвээрээ үлдсэн юм. За энэ нь бол таамаг төдий болохоор олон асуултуудаа хариулт авч чадаагүй хэвээрээ байсан. За яагаад эхнэрээ үхээсэ гэж бодсон? За хэрвээ хөлсний алуурчин хөлсөлсөн бол хua яагаад 50 байдалтай машина зогсоогоод цонхоо доошлуулсан? За тэр хүнтэй уулзахаасаа огт айгаагүй байдалтай гэдэг нь анзаарагдчихсан. Тэгэхээр шүүгийн хөлсөлсөн хүн бол огт танихгүй итгээд биш байсан байх ч магадлалтай. Тэр хүн хуагийн сайн мэддэг, тэгээд итгэдэг хүн нь байсан байх магадлал өндөр. Солонгосын Happy Monday брендийн удаагийн дугаартаа маань хамтран ажиллалаа. Сарын тэмдэг ирэх үеэр тампон хэрэглэхийн давуу талуудыг та бүхэнд хэлж өгье. За зарим хүмүүс бол аюултай гэж боддог ч гэсэн яг үнэндээ огтхонч аюул байхгүй, цэвэрхэн, за өдөржин тухтай байх боломжийг олгодог. Гол нь та 4-8 цаг тутамд солих хэрэгтэй. Тампон хэрэглэснээр та усанд сэлэх, бариу хувцас өмсөх, спортоор хичээлэх гэх мэт бүхий л идэвхтэй цаг үед хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай. За элдв өнөр ялгархгүй, сарын тэмдэг ирчихсэн гэх мэдрэмж байхгүй, ариун цэвэр талаасаа ч гэсэн илүү тааламжтай байдаг. За ялангуяа зуны уйлралд тампоны хэрэглээг түлхүү сонгохыг зөвлөе. Органик хөвөн давуу материалтай Солонгос улсад үйлдвэрлэгдсэн хүний биед гаж нөлөө огт үзүүлдэггүй өөрөөсөө түлхэгчтэй Happy Monday брендийн тампоныг та CU болон Efes-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Хэрэг гарснаас хойш хэдэн сарын дараа Гуо бол багийнхаа нэг мөрдөгчтэй хамт Шинэ Тайпей хотын нэг өндөр шилэн барилгын офисын өрөөнд явж очисон. За тэр хоёр бол нэг том ажлын ширээний ард суугаад эсрэг талд нь тухайн өрөөнд ажилладаг эрэгтэй суусан байдалтай байсан. За тухайн хүн нь болохоор Хуагийн төрсөн ах нь байсан. Өнгөрсөн хэдэн сарын турш мөрдөгчөд Хуагийн гар утасны дуудлага мэдээллүүдийг шалгаад жагсаалтанд нь байсан бүх хүнийг нэг нэгээр нь олж уулзаад байцаах ажлуудыг хийж исэн юм байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрсөн ч шин сэжигтэн илрээгүй байдалтай байсан. Тэгж байжгаад нэг маш сонирхолтой гэмээр мэдээлэл олсон нь юу байсан гэхээр Хуа Ламбардны эзэнд өртөө байснаас гадна бас хэд хэдэн банкнд өртөө найз нөхдөөсөө төрөл садангаасаа ч гэсэн мөнгө зээлсэн гэдгийг нь олж мэдсэн. Тэрч байтугай хууль бус мөнгө хүлэгчдээс хүртэл их хэмжээний мөнгө зээлээд бүгдийг нь ингээд нийлүүлэх юм бол Хуагийн өрн бараг 500 мянган $500 тэнцэх хэмжээний тийм болцсон байсан. 500 мянга гэхээр ч бараг хагас сая $500 тэнцэх хэмжээний мөнгө байсан гэсэн. Энэ бүхнийг мэдснийхээ дараа Хуа болон түүний экс нөхрийн харилцаа нь илүү ойлгомжтой болж эхэлсэн. За хэд хэдэн хүн мөрдөгчдөд бол нэг ижил зүйлийг ярьж исэн байгаа. Тэдний хэлснээр бол Хуа Шүү хоёр салсан шалтгаан нь хайр сэтгэлгүй болсон хэрэг биш, харин Хуагийн өр зээл асар их байсан болохоор зээлийн үнэлгээ нь буураад Шүү болохоор өөрийн санхүүгийн асуудлаа эхнэрийнхээ өр ширнээс тусгаарлахыг хүсээд тэгээ тэр хоёр бол ярилцж агаад ингээд аль бие ёсоор салсан юм байна. Тэгэхээр хүмүүсийн ярьснаар бол тэр хоёр аль хэдийн хууль ёсоор бол салсан ч гэсэн бие биендээ хайртай хэвээрээ байсан юм байна. Тэгээд ч энэ хоёр хүн бие биедээ үнэнч хүүхдүүдийнхээ төлөө бүхнөө зориулдаг эцэг эх байсан. Энэ шинэ мэдээлэл мөрдөгчдийг бүрч мухардалд оруулсан. Анхнаасаа л Шүү бол маш сэжигтэй санагдаад энэ хүнээс гарцаагүй гэж бодож исэн ч гэсэн Гуогийн гарт үнэхээр түүний эсрэг ашиглах баталгаатай нотлогоо ерөөсөө байгаагүй. Бас аллах үйлдэх шалтгаан ч байхгүйсэн. Тийм болохоор Гуо нөгөө Хуагийн ахын ажил дээр нь явж очиод ямар нэг шинэ мэдээлэл гарч ирээсэ гэд найдаа сууж байсан. За тэгээ Хуагийн талаар мэддэг бүх зүйлээ бидэнд ярьж өгөх хэрэгтэй байна. Түүний гэрлэлт, хувийн амьдрал бас хэрэгтэй холбоотой байж болох альва мэдээллийг бидэнд өгөх юм бол сайн байна гэж хэлсэн чинь ах нь толгой дохиод ярьж эхэлсэн. Гэхдээ Хуагийн ахын ярьсан бүх зүйлүүд нь урд нь сонсч исэн түүхүүдээсэн ямар ч тийм шинэ мэдээлэл байгаагүй. Ингээд Хуагийн ах ярьж ах үеэр Гуогийн анхаарал аажмаар сатаарч эхэлсэн. Өрөөнийх нь юмнуудыг ийш тийш нь гүйлгэж харж агаад сүүлдээ болохоор Хуагийн ахын яг ард нь байдаг номын тавиур дээр анхаарал нь төвлөрсөн. За тэнд болохоор хоёр номын завсраас цухуугаад гараад ирсэн нэг цаас байгааг тэр бол анзаарсан юм билээ. Гуо тэр цаасны багахан хэсгийг нь харж исэн ч гэсэн гараар бичсэн бичвэр гэдгийг нь бол шууд ойлгосон. За хачирхалтай нь юу байсан гэхээр тэр бичиг өөрт нь нэг л тийм
танил санагдсан байгаа. Тэгээ Гуо юу ч хэлэхгүйгээр Хواгийн ах нь ярьсаар байх үеэр суудлаасаа босч номын тавир руу алхсан. Дараа нь бол хоёр номын завсраас цухууж исэн тэр цаасыг суглаад гаргаад ирсэн. За цаасыг харангуутаа дотор нь сонирн болж эхэлсэн. Яагаад гэхээр Гуо тэр даруйда нэг зүйлийг шууд ойлгосон. Тэгээ юу яасан бэ гэхээр тухайн цаасан дээрх гар бичвэр нь хэргийн газраас олдсон 4 жижиг цаасны өөдөс дээрх бичгтэй бүр яг адилхан байсан маа. Анх олдоход нь бараг л хог гэж бодож исэн 4 жижиг цаас ямар ч эргэлзээгүйгээр яг ижил хүний бичиг мөн гэдгийг Гуо ойлгосон. За тэгээ бүр хамгийн гайхалтай нь юу байсан гэхээр тухайн жижиг урагдсан цаасан дээр байсан үгийн тасархай болон тоон энэ цаасан дээр бүр яг тэр чигээрээ бүтнээрээ байсан. Өөрөөр хэлэх юм бол машин дотор урагдаж хаягдсан бичгийн бүтэн хуулбарыг тэр ингээд гартаа оруулсан хараа зогсож байсан. За тэгээд тухайн цаасыг уншиж эхлэхэд бүх зүйл ерөнхийдөө утга учиртай болж эхэлсэн. За хэргийн газраас олдсон тухайн тасархаанууд яг үнэндээ гудамжны нэр бас хаяг битсэн тийм цаас байсан. Үндсэндээ бол чиглэл заасан маршрут байсан гэдэг нь тодорхой болсон. За нэг хүнийг тодорхой газар руу хүргэх заавар байсан. За тэгээд тухайн зааврыг дагаад явах юм бол яг Хва алуулсан газарт очихоор байсан. Ингэж маш одоо хачирхалтай гэмээр байдлаар бүр гинтийн байдлаар олж мэдснийхээ дараа цагдаа нар бол Хвад яг юу тохиолдсон гэдгийг маш хурдан ойлгосон. За бас түүний аллахын ард байсан хамгийн тэр гол зохион байгуулагч нь хэн гэдгийг ч олж тогтоосон. Гэхдээ гайхмаар нь гэх юм бол тэр хүн нь Хواгийн ах бол биш байсан. Хэдийгээр гар бичвэр түүний ажлын өрөөнөөс олдсон ч гэсэн тэр хамгийн гол зохион байгуулагч нь биш байсан. Үнэн хэрэгтээ Хواгийн аллахын түүх хэний ч төсөөлснөөс илүү тийм хар бараан бас эмгэнэлтэй байсан. Бүх зүйл Хواг одоо нас барахаас бүр яг 1 сарын өмнө эхэлсэн бэлээ. За тэр үед Хواг үхээсэ гэж хүсэжсэн 3 хүн нууцаар уулзалтсан. За тэр хүмүүс нь Хواгийн төрсөн ах бас хуучин нөхөр Шү Бичэн тэгээд хэргийн гол зохион байгуулагч гээд ийм 3 хүн байсан. За гуруулаа бол уулзсныхаа дараа Хواг яаж алах талаар төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Тэдний гаргасан шийдвэр нь өөрсдийн гараар аллах үйлдэхгүй байх явдал байсан. Тэгэхээр хөлсний алуурчин хөлслөхөөр шийдсэн. Хөлсний алуурчин олсныхоо дараа Хواг анхаарал татгааргүй газар устгуулахаар төлөвлөөд аллах үйлдэх өдөр бас цагийг ч гэсэн нарийн сонгосон зам нь оройгоор бараг хүн одоо машин явдаггүй тийм зам байсан. Тэрнээс гадна ойр хавьд нь хяналтын камер байхгүй, гудамжны гэрэлж гисэн маш цөөхөн газар байсан. Тэгэхээр Хва алуулсан тэр орой X нөхөр нь яагаад хамт лифтээр доошоо буусан, за тэгээд тэрч үнсэжсэн гэдэг нь ойлгомжтой болсон. Юу болох гэж байгаа гэдгийг тэр бол аль хэдийнэ мэдчихсэн гэсэн үг. Үнэндээ бол Хватай салах ёс хийжсэн нь тэр байсан. Хва байрнаасаа гарсныхан дараа Шү болохоор Хواгийн ахтай холбогдсон. Дараа нь ах нь хөлсний алуурчин руу залгсан. Тэгээ алуурчин Хواгийн ахын бичиж өгсөн чиглэл рүү хөтлсөн. Тэр нь нөгөө Гуогийн олсон цаасан дээр бичсэн гар бичвэр байсан. Тухайн чиглэлийг дагаж очиод замын хажууд машинаа зогсоогоод хүлээж эхэлсэн. Удаагүй тэр бол саарл өнгийн суудлын машиныг өөрийнх нь хажуугаар өнгөрөөд замын хажууд зогсохыг олж харсан. За тэр үеэр бол хөлсний алуурчин машинаасаа бууж Хواгийн машины хажууд очисон. За очиход бол жолоочийн талын цонх нь аль хэдийнэ доошлцсон. Тэгээд тэр бууга гаргаж ирээд Хواг шууд буутсан. Ингээд эцэст нь мөрдөн шалгалтаар нэг аимшигтай үнэн бол ил болсон юм байна. За тэр нь юу байсан бэ гэхээр Хواг өхүүлэхийг хүсч уулдсан 3 дахь хүн нь буюу X нөхөр бас ахтай нь хамт төлөвлөгөө боловсруулсан гол зохион байгуулагч нь Хва өөрөө байсан байгаа. Хва машин дотроо тэр чиглэлийн цаасыг аваа явж исэн. Дараа нь уурж хаяж нотлохоогоо устгалаа гэж бодсон. Удалгүй хөлсний алуурчин түн дээр явж очиод буутсан. Хва өөрөө цонхоо доошлуулад хүлээж ийснээс гадна ямар ч эсэргүүцэл тэмцэл үзүүлээгүй. Сүүлд цагдаа нар Хواгийн өөрийнх нь нэрээр асар өндөр дүнтэй амь насны даатгал хийлгсэн байсныг нь олж тогтоосон. За тухайн даатгалын мөнгө нь түүний бүх өр ширийг төлөө зогсохгүй гэр бүлд нь хэмжээний мөнгө үлдэхээр тийм их хэмжээний мөнгөн дүн байсан. Хва бол гэр бүлээ илүү сайхан амьдраасаа гэж бодсондоо өөрийнхөө өхлийг төлөвлөж зохион байгуулсан байсан. Нэг ёсондоо бол энэ нь түүний өөрийгөө золиослох нэг оролдлого байсан байгаа. Тэгчээд X нөхөр бас төрсөн ахыгаа энэ төлөвлөгөөндөө оролцуулахын тулд даатгалын мөнгнөөс хувь хүртэнэ гэж амласан юм байна. Гэхдээ харамсалтай нь түүний төлөвлөгөө санснаар нь болоогүй. Хууль сахиулагчид Хواгийн өхлийг хүн амны хэрэг биш харин амиа хорлолт гэж эцэстээ дүгнсэн бэлээ. Тэгээ тэрнээс нь болоод даатгалын компани бол гэр бүлд нь ямар ч мөнгө олгоогүй юм билээ. Шү Бичэн болон Хواгийн ах бас хөлсний алуурчин гэд энэ 3 бол бүгдээрээ эрүүгийн хэрэгт татагдсан.
За тэр гуравт амиа хорлолтод тусалсан, залилж мэхэлсэн гэх мэт хэд хэдэн зүйл ангаар ялт тулгаж эцэстээ гурвуулаа 6 жил хагасаас 7 жилийн хорих ялыг сонссон юм байна. Ингээд ийм нэг маш хачирхалтай хэрэг байна. 3-3 одоо хүүхэдтэй хүн байж ич өөрөө үхээд өр ширнээсээ гарна гэж бодсон гэхээр үнэхээр ингээд аргагүй байсан уу, эсвэл өөр хүүхдээ өмчрүүлээд одоо тэнэг гэхүү, экс нөхөр нь ч гэсэн зөвшөөрчлээдэг, ах нь бас зөвшөөрчлээдэг. Ядаж ингээ хүүхдүүдэд бодоод экс нөхөр нь татгалцсан бол ийм зүйл болооч уу, гүйч үү. Тэрнээс гадна яг юу хийгээд ийм их хэмжээний өрөнд орсон гэдэг талаар мэдээлэл бол ерөөсөө олдохгүй байсан. Бас энэ хэрэг дээр ажиллаж исэн Го гэд цагдаагийн нүрийг нь дандаа тийм хаацсан зургнууд одоо интернет орчинд биелээ. Хятадууд ер нь бол ингээд хохирогчд за эсвэл гэмт хэрэгтний царай гихэнхтэй нуугаад байдаг. Мөрдөгч цагдаа нарын нүрийг нуусан байсныг нь ер нь бол ерөөсөй ойлгоогүй. Бас л одоо ингээд аюулгүй байдлаа бодолцоод тэгж нуусан байх гэж ойлгосон. Хуа тэгээд яг төлөвлөгөө боловсруулж эхэлснийхээ дараа ахтаа хандаад намайг нас барсны дараа өөртөө ирэх мөнгөөрөө аз жаргалтай сайхан амьдраарай гэж ярьж исэн гэсэн байсан. Үнэхээр ингээд аргагүй болоод ийм үйлдэл хийсэн байлаа ч гэсэн хүүхэдтэй болсон хүний хувьд ингээд жоохон хувиа хичээсэн шийдвэр гаргасан юм шиг санагдсан. За ингээд энэ хүрээд дугаар маань дуусж гин. Комент хэсгийг хаасан болохоор энэ хэрэг дээр одоо сэтгэл бичээрэй гэж хэлэх угаасаа боломжгүй байна. Хятадд эсвэл ингээд Азийн одоо бусад орнуудад ийм төрлийн хачин хэрэгүүд мэрсэр бол сонсогдоод байдаг. Тэгээ ямар тач энэ түүх та бүхэнд сонирхолтой гэхээсээ илүү айгүй тийм сонин содон санагдсан байх гэж бодож байна. Энэ удаагийн нэмэлт дугаартаа маань Солонгосын Happy Moon Day брэнд хамтарч ажиллалаа. Өөрөөсөө төлөвлөгчтэй органик өвөн даавын тампоныхта CU болон FS-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. Бүгдээрээ өдрөө сайхан өнгөрүүлээрээ. Ингээд энэ хагасан өдөр нэг маш сонирхолтой дугаарыг зочинтойгоор та бүхэнд хүргэхээр болсон байгаа. Тэгэхээр удахгүй хэдүүлээ эргээд уулзъя. Түр баяртай.